За дөнгөж сая Монгол улсын ерөнхийлөгч улсын их хурлын дарга Зандын Шатарт өгсөн бичгийг энэ бол хуулийн төсөл өргөн барьсан биш. Сая төрийн байгууллагын байнгын оргоор одоо хэлж байгаа ард нийтийн санал асуулт явуулах тухай улсын их хурлын тогтоол дээр улсын их хурлын дэгийн тухай хуулийн 16-гийн 15-ын дагуу улсын их хурлаар хэлж байгаа бүх асуудал дээр ерөнхийлөгч засгийн газар санал өгөөд тэрийг хэлцдэг ийм журмаар өргөн барьж байгаа учраас бүрдэж шаардахгүй маа. Тэгээд би энэ бичгийнхаа тайлбарыг уншаа тий. Энэ нэг зарим микрофоны цаасаар дарах гэдэг юм би. Юу сул орж магадгүй шүү. За Монгол улсын их хурл улс орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын баталгаа оршин тогтнохгүй их үндэс болсон үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хууль зүйн зөрчил маргаантайгаар эхлүүлж өнөө маргаашийн асуудалд хит автсан улс төрчдийн дахин сонгогдох явц ашиг сонирхлыг гүйцэн хангасан байдлаар хилцэж улс оронд бодиттой оршиж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх бус 30 жилийн хугацаанд тодорсон алдаа завхарлыг үргэлжлүүлэх ач холбогдол муутай хувилбарыг ард түмэнд тулгахаар шийдвэрлэлээ. Миний бие улсын их хурлын гишүүдийн өргөн барьсан төсөлд улс оронд үүссэн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх тодорхой ач холбогдол бүхий зохицуулалт тусгагдсан гэж үзэж орхигдсон асуудлуудын хүрээнд өөрийн санал төслийг хургуулan хямрал бэрхшээлийг нэг мөр хамтран шийдвэрлэхийн төлөө ажилласан боловч үр дүнд хүрсэнгүй. Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах, ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрхийг олгох, улсын их хурлын гишүүдэд сайдын ажилд давхар эрхлэхийг хориглох, сонгуулийн тогтолцоог тодорхой тогтвортой болгох, тойргийн асуудалд автдаг 76 гишүүний тоог нэмэгдүүлж, ард түмний жинхэнэ элч төлөөлөгч байх боломжийг бүрдүүлэх, гишүүдийг улс орны нийтлэг эрх ашиг, хөгжлийн төлөө ажилдаг болгох зэрэг ач холбогдол бүхий улс орны цаашдын амьдрал хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах болох өөрчлөлтүүд бүгд тасагдлаа. Иймд миний бие үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал төслийг хэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Улсын их хурл ардчилсан намын санал шахалтаар үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөө ард нийтийн санал асуудлаар шийдвэрлэх болсныг зөв гэж үзэж байна. Гэхдээ ач холбогдол муутай төсөл тусгах бус засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх үндсэн хуулийн зарчмын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч нэг мөр асууж шийдвэрлэх ёстой. Тодорхойлбол Монгол улсад цаашид ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг ард түмнээсээ асууж шийдвэрлэх шаардлагатай байна. Миний бие ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу энэ чиглэлээр ард нийтийн санал асуулга явуулах улсын их хурлын тогтоолын төсөл боловсруулсан бөгөөд ард иргэдийнхээ өгсөн хариулт шийдвэрийн хүрээнд шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулж нийтээр хэлэлцүүлэн баталгахаас өөр аргагүй гэж үзэж байна. Ингэснээр гүйцэтгэх засаглалын тэргүүнийг улс төрчдийн барьцаа хүлээснээс ангижруулж улс орон тогтвортой хөгжин дээшлэх боломж бүрдэнэ. Тиймээс үндсэн хуулийн асуудлаар явуулах ард нийтийн санал асуулгын тухай улсын их хурлын тогтоолын төслийг нэн даруй улсын их хурлаар хэлтсэн шийдвэрлэхийг хүсье. Монгол улсын ерөнхий шалтгааны Батболор. За улсын их хурлын тогтоолын төсөл болохоор Монгол улсын үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4-ийн 2 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 5-ын 1 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7-гийн 5 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8-ын 3 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18 5 дахь үндсийг үндэслэн Монгол улсын хурлаас тогтоох нь Монгол улсын үндсэн хуульд оруулах зарчмын шинжилгээнд орд дурдсан өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэсгүй. Монгол улсад ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын аль нь тохирох гүйцэтгэх засаглалын тэргүүнийг улсын их хурл томилдог бус ард түмэн сонгодог байх, гүйцэтгэх засаглалыг нийт ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч тэргүүлэх, улсын их хурлын болон ерөнхийлөгчийн сонгуулийг нэгэн зэрэг явуулах, ард нийтийн санал асуулгыг 2019 оны 10 сарын 30-31-ний өдрүүд улс оронд явуулах болон бусад бүх заалтууд нь их хурлын гишүүдийн өргөн барьсан санал асуулгын хувьд авь адилхан байгаа. Тэгэхээр одоо хамгийн газар энийг аваад 2 дугаар хэлцүүлэг нь анхны хэлцүүлэг нь явж байгаа.
төрийн байгуулалтын байнгын хороор оруулаад ерөнхийлөгчийн нэг саналыг нэмэх гэж байгаа. Нийт 30 тэрбум төгрөг зарцуулаад 3 асуулт асуух гэж байгаа бол нэг асуулт 10 тэрбум төгрөгийн үнэтэй байх юм байна. Тэгэхээр улсын их хурл нэг асуулт асуухын оронд 2 асуулт асуучхаа гэдэг ийм саналыг өргөн барьж байгаамаа. За асуултанд хариулъя. Миний нөгөө цаашаа өгч. Тэгэхээр ерөнхийлөгчийн саналын төвшөнд харгалзаж үзээд баталсан байна. Тэгэхээр одоо дэмжигдсэн 7 санал бол цаашдаа үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болоод явна. Ерөнхийлөгч үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт санал өгсөн болохоос бие даасан төсөл өргөн бариагүй бие даасан төслийг хэлэлцэж болохгүй. Тийм учраас ерөнхийлөгчийн оруулсан өөрчлөлтүүд бол 6 дугаар зүйлийн 2-т оруулсан төрийн өмч гэж байсныг нийтийн өмч гэж тодорхойлсон тодорхойлолт оруулсан. Энэ бол 1-р дэмжигдсэн санал, 2-р дэмжигдсэн санал сонгуулийн эрх үхий сонгогчдын 2.5% гэсэн 1% болж намын гишүүдийн тоо буурсан байгаа. За намын дотоод зохион байгуулалт арчсан зарчим нийтлэл хөрөнгө орлого нийл байна гэдэг дэмжигдсэн. За 3-р санал ерөнхийлөгчийн санал гаргасан санал бол ард нийтийн санал асуулга явах тухай 16 дээр 25.1-16 дээр тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хоригдсон залт дэмжигдсэн. Энэ бол 3 дахь залт байна. За шүүхийн тогтолцоон дээр тойргийн зарчим гэдэг үг нэмсэн. Тэр бол нэг дэмжигдсэн даалт байна. Шүүгчийн сахилгаар бол ерөнхийлөгчийн саналаар яг үг үсгээр орсон байгаа. Нөгөө юун дээр орсон байгаа. Төсөв санхүү сонгуулийн мөрийн хөтөлбөр дээр үндэсний аюулгүй байдлын үйлчлэл баримтлал тогтвортой үйлчлэлийн үйлчлэл баримтлалыг заавал харгалзаж үзнэ гэдэг ийм саналууд дэмжигдсэн. Энэ бүх саналууд бол үлдээд батлагдаад явах ёстой. Ерөнхийлөгчийн татаж авч байгаа нь өөрөө бусад батлагдаагүй олон залтуудыг бол улсын их хурлын авч хилцээчгүй олон залтуудыг одоо хамаагүй гэдгээ харуулж байгаамаа. Төсөл задрахгүй улсын их хурл үндсэн хуулийнхаа өөрчлөлийг батлах бүрэн эрхтэй. Тэгвэл одоо дөнгөж сая арчилсан нам үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оролцохгүй гэж хэллээ. Ерөнхийлөгч оролцохгүй одоо бол цэвэр ардын намын хэрэг болсон. Тэгээ удахгүй одоо улсын их хурл судалтаа бусад нам болох Монгол Ардын хувьсгалт нам ч юм уу байсураа илэрхийлэх бах. Тэгэхээр энэ бол зөвхөн улсын их хурлын 64 гишүүний боловсруулж өргөн бариулж батлуулсан өөрчлөлт болоод ингээ хууль зүйн хувьд бол үлдэх ёстой. Тэгж байгаа. Тэгээд одоо хэрвээ ерөнхийлөгчийн сэтгэлдээ та болёо гэж тэрийг дэмжих юм бол шинэ үндсэн хуулийг дараагийн улсын их хурл боловсруулж нийт ирэг дээрээ хилцүүлжээж батлана. Яг хоо жоохон байж. Тэгэхээр ийм энэ өөрчлөлт бол олон жил яригдлаа. Ерөнхийлөгч наадмын маргааш 7 сарын 16 байна уу 17-нд өргөн барихтаа за энэ 64 гишүүн өргөн барьсан юм чинь өөрсдөө гарын үсгээ зураад 64-өөс 2 нь дэмжээгүй 62 гишүүний өргөн барьсан хууль бол батлагдах юм байна. Тэрэн дотор одоо ерөнхий сайдаа мэддэг одоо олон олдтой зүйл байна. Ахаад засгийн газрын дундаж нас нь дараагийн 30 жилд одоо 1.5 жил биш 4 жилээ гүйцээх юм байна. Тэгтээ бол ийм
орхигдуулсан учраас сонгуулийн холимог тогтолцоо 5 жил 108 гэдэг эдгээр саналуудыг өргөн барьсан. За шүүхтэй холбоотой авилга авдаг шүүгч нарыг хариуцлага тооцдог сахилгын орог өргөн барьсан. Тэр бас дэмжигдсэн байна. За хотыг засаг захиргааны нэгжийн хувьд адилхан авч үздэг асуудал тэр бас хэсэгчлэн суусан. Засаг захиргааны нэгжийн бүх эрх хотод ирэхгүй гэхдээ нэлээд их эрх мэдлийг шилжүүлж болохоор ийм олдтой талууд бол байгаамаа. Гэхдээ энэ нь өөрөө засгийн газрыг дахиад тогтвортой 4 жил ажилуулдаг боломжийг хангаж өгөхгүй байна гэж үзэж байгаа учраас засгийн газрын тэргүүнээ бүх ард түмэн сонгодог, хууль тогтоох гүйцэтгэх хоёроо нэгэн зэрэг сонгочдог. Нэг л өдөр сонгуулаар. Тэр хоёр нь дундаасаа шүүх засаглалаа гаргаад ирдэг. Ерөнхийлөгчийн гэж нэрлэгддэг. Буюу одоо ерөнхийлөгч нь өөрөө гүйцэтгэх системийн тэргүүн байдаг. Энэ системийг нэвтрүүлэхгүй бол болохгүй нэ. Уг нь анх 7 сарын 16-7-нд байсан хувилбар яг ингээд номын гишүүдийнхээ өргөн барьснаас хасагдalgүйгээр ерөнхийлөгчийн өргөн барьсан үндсэн саналуудыг аваад одоо тэрэн дотор багтахгүй санал байвал хасахыг ерөнхийлөгч зөвшөөрч байгаа шүү дээ. Одоо Монгол онгч байдаг юм уу? Заавал үндсэн хуулинд орохгүй бол болохоо байцсан би саналуудаа татгалзахыг бол батлахгүй байхыг зөвшөөрсөн л дээ. Тэгээ ингээд нэг юм батлагдчихна гэдэг найдлага энэ 2 дугаар хилцүүлгийг дуусах хүртэл байсан. Тэгээ 2 дугаар хилцүүлэг дууслаа. 2 дугаар хилцүүлгээс үлдсэн юм нь ердөө 22% өөрчлөлтөө байна. Гишүүд хэдийг өргөн барьлаа, ерөнхийлөгч хэдийг өргөн барьлаа. Тэр статистикийг би чуулганы танхимд бас хэлжсэн шүү дээ. Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналын өгсөн саналын 80% нь хасагдсан байна. Гишүүдийн өргөн барьсан саналын 80% нь дэмжигдсэн байна. 80-20-оор нь хуваарлах юм бол ийм байгаа юм. Тэгэхээр одоо нэгэнт хуучин үндсэн хуулиа болохгүй байх гэж үзээ засвар хийх гээд явах гээд үзлээ болсонгүй. Тэгвэл одоо шинэ үндсэн хуулийн тухай ярихаас өөр аргагүй болж байна. Тэр нь өөрөө засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэж үндсэн хуулийн 3-1 байгаа. Тэрнийхээ дагуу нэг л удаа ард түмнээсээ асуучих. Ерөнхий сайдаа жил болгон огцордог хүчтэй болгоё гэж агуул ард түмнээрээ дэмжүүл сонгуулаар. Тэр хүнийг ерөнхий сайд болохыг ард түмэн дэмжлээ. Тэр хүнийг улсын их хурлын гишүүн болохыг ард түмэн дэмжлээ. Тэгээ энэ хоёр хамтарч ажиллах хоорондоо. Нэгэнт ард түмнээсээ мандатаа авсан хоёр институт гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал, дундаасаа 3 дахь засаглалаа шүүх засаглалаа гаргадаг. Энэ жишг бол одоо энэ дэлхий дээр сайн ажиллаж байна. За санал асуулгаар одоо 30 тэрбум төгрөг зарцуулаад одоогийн улсын их хурлын гишүүний хийсэн 62 гишүүний нэмэлт өөрчлөлтийг батлана эсвэл батлахгүй. Эсвэл ерөнхийлөгчийн засаглалыг дэмжинэ, эсвэл парламентын засаглалыг дэмжинэ гэдэг ийм хариунуудын аль нэг нь гарахыг. Парламентын засаглалаа дэмжинэ гэвэл саяын 2 дугаар хилцүүлгээс өмнөх байдалд орсон өөрчлөлтүүд ерөнхий сайдын сайдаа мэддэг, давхар дээл байдгүй гэх мэтлэн сонгуулийн холимог тогтолцоотой ийм юм байх юм бол парламентын засаглалаа үргэлжлүүлж болно. Хэрвээ энэ байхгүй бол нөгөө талд нь ерөнхийлөгчийн засаглалаар явах цоошин үндсэн хуулийн одоо төслийг дараагийн хурал батлаад батлсан даруйдаа тараад 4 жилээ хүлээхгүйгээр. Яг гэвэл үндсэн хууль өөрчлөгдсөн байхад 76 гишүүн үргэлжлүүлэн хуралдаад авах бол логиков зөрчил гарах учраас тэгээд одоо шинэ гишүүдийн тоотоо шинэ хугацаатай холимог тогтолцоогоор явдаг ийм парламентанд дахиж гарч ажиллаа хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Би нэг л асуултанд хариулъя. Ерөнхийлөгч одоо энэ үндсэн хуулийг дагаж мөрднө гэж тангалтсан. Гэтэл одоогийн үндсэн хуулийг дагаж мөрдөх бол эргээд энэ үндсэн хуулийнхаа тодорхой тамгаасаа битсэн гэдэг асуудал өөрөө хууль эрхцэн хүрээнд үүснэ гэж болж харагдаж. Та энэ дээр Би тэр хуульчтай санал нийлэхгүй байгаа. Үндсэн хууль бол догма биш. Одоогийн үндсэн хууль Монгол улсын өмнө тулгуурласан асуудлыг шийдээд явж байвал болж байна. Гэтэл улсын их хурлын гишүүдийн дийлэнх олонх нь 76-аас 62 нь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өргөн бариад энэ үндсэн хууль болохгүй байна.
гүйцэтгэх засаглалаа бэхжүүлье. Парламентынхаа засаглалыг хадгалъя гэлээ. Тэгэхээр ерөнхийлөгч тэгье. Тэхийн тулд та нар ингээ гэлээ. Гэтэл тэрнийгээ устгаад одоо жижиг дунд үйлдвэрийн зээл авсан 40 гишүүн байна. Тэрэндээ хариуцлага тооцож чаддгүй ийм арчаагүй парламенттай байснаас улс орны өмнө тулгымцсан асуудлыг шийдэж чаддаг засаглалын ямар хэлбэр байх нь сонирн биш. Бид ажил төрөлтөө сайхан амьдрах гэдэг болохоос биш парламентын засаглал хамгийн мундаг нэмээгээд хийн хэлцээ. Энийг чинь бид нар 30 жил ажилуулах гэж бүр янз бүрээр оролдлого шүү дээ. Одоо ингээс хамгийн сүүлийн оролдлого нь үндсэн хуульдаа 35% нь хүртэл нэмэлт өөрчлөлт хийгээд аваа явъя гэлээ. Тэр дахиад ажиллахгүй нэ. Тэгэхээр засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байдаг юм бол энэ ажиллахгүй парламентын тогтолцоогоо дахиад додомдоод явахгүй нь тодорхой болсон учраас ард түмнээсээ асууя. Ард түмнээсээ асууя гэдэг бол ерөнхийлөгч аль нэг талд байна гэсэн үг биш. Ард түмэн аль нэгийг сонгоо. Ард түмний сонгосны дагуу үндсэн хууль хийх үүрэг нь улсын их хурл байна. Тэр үүргээ биелүүлээ л гэж байгаа. Үндсэн хуульд журманд оруулах үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль бол ердийн нэг хууль. Үндсэн хууль биш ээ. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дэгийн тухай хууль болохоос үндсэн хууль өөрөө биш. Одоо бид нар хэлбэр агуулга ялах хэрэгтэй. Үндсэн хууль бол аргын санал асуултыг зөвхөн одоо засаглалын асуудлыг асууж болохгүй гэдэг хязгаарлалт таанч байхгүй. Боломжгүй гэдэг нь ард нийтийн санал асуулгын тухай хуулийг үндэслэж яриад байгаа. Би үндсэн дэгийн тухай хуулийг улсын хурлын хэлцэж байгаа бүх хуулинд ерөнхийлөгч засгийн газрын саналыг авч тусгах үүрэгтэй байгаа. Тэрний дагуу ярьж байгаа. Ерөнхийлөгчийн засаглал арчлаас ухарч байгаа гэж биш ээ. Ерөнхийлөгчийн засаглал арчлаас ухарсан дарангуулын засаглал гэж улсын их хурлын гишүүд болон одоо бусад энийг дэмждэг улсууд хэлж байгаа. Тэрний хоёр том гүрний дунд байгаа зохимжтой хувилбарыг чи өөрөө бодож байна. Бодож байна уу? Үгүй. Би бас үгүй гэж бодож байна. Яагаад гэвэл энэ улсын үндсэн хуулийн байж болдог бүх боломжийг шавхлаа шүү дээ. Одоо та нар бүгдээрээ 40 гишүүн жидүү авчаад яагаад харахгүй байна гэдэг асуудлыг яриад хэдэн сар болж байгаа. Биш ээ. Ямар засаглал сайн, ямар засаглал муу гэдгийг улс төрчид өөрсдөө шийдвэрлэж болохгүй гэж байгаа. Яагаад гэвэл улс төрчид 30 жил ард түмний нэрийг бариад парламентын засаглал сайн, ерөнхийлөгчийн засаглал муухай, хоёр гүрний дунд байгаа учраас энийг сонгохоос өөр аргагүйгээд өөрийнхөө бодлогыг ард түмэнд тулгаад явчлаа шүү дээ. Гэтэл энэ дэлхийд даяар чинь нөгөө талд нь хариуцлагатай байдаг, тэнцвэртэй байдаг. Ерөнхийлөгч нь гүйцэтгэгчдээ тодорхойлдог ийм систем байна. Энэ доголдоод байгаа системээ өөрчлөх гэж байгаа бол өөрчлөсөн шиг өөрчлөлт үзье л да. Гэхдээ энийг ерөнхийлөгч санаачиж байгаа юм биш. Ийм боломж байна. Энэ дээр ард түмнээсээ асуу. Үндсэн хуулийн 3-1-ийн дагуу. Ард түмэн тэрийг дэмжүүл шинэ үндсэн хууль. Дэмжихгүй бол хуучин үндсэн хуульдаа хийсэн саяын бутсан асуудлуудаа буцааж оруулаад яв. Энд чинь аль нэг талдаа гарах хэрэгтэй ш. Танаа хоёр нам ард түмнийг туйлдуулсан шүү дээ өнгөрсөн хугацаанд. Одоо ер нь өөрчлөлт үзье гэдэг энэ ард түмний сэтгэл зүйдээр тоглолт хийдэг байгаа юм шүү. Арчилсан нам ардын нам хоёрт Монголын ард түмэн 30 жилийн турш санал өгсөн. За арчилсан нам бол ганцхан удаа 96 онд олонхот хамгийн их төгсөв. 50 гишүүнтэй болоод 51 гишүүн байгаагүй шүү дээ. Тэгэхээр арчилсан нам бол олонх болгож үзээгүй учраас Монгол улсын одоогийн 30 жилийн хариуцлагыг хүлээхэд маш хүнд. Хамгийн их төгсөн нь 96 он. За дараагийн төгсөн нь Монгол Ардын хувьсгал намтай хамтраад 2012-оос 16 он засгийн эрхийг 4 жил барих гэж оролдлоо шүү дээ. Дундаа тэгээд
янз бүрийн эвсэл мэс болоод ингээд замарсан. Тэгэхээр ямар намыг сонгохыг ард түмэн мэддэг юм аа. Бид бол мэдэхгүй. Энэ намууд гэдэг улсууд чинь санал хөгжлийн бодлогын санал болгож байгаа. Тэр бодлогоо дэмжигдээд ингээ явдаг дэлхийн нийтийн жишгээр л явж байгаа. 3 дахь нам гарч ирээгүй, 4 дахь нам гарч ирээгүй, 5 дахь нам гарч ирээгүүд ардын нам, арчилсан нам хоёр одоо ямар нэгэн буруу байхгүй маа. Энэ сонгуул ингээд нээлттэй болж байна. Бүх хүнд телевизийн нээлттэй байна. Хэвлэл мэдээлэл одоо хуучин монопол эрэхтэй байсан бол одоо Facebook энэ төр гараад хинч ямар ч хүн их хурл болон иргэдийн хурл сонгогдох эрх нь нээлттэй байна. Ийм тохиолдолд энэ нэг хоёр нам руу бүгдийг жихэд олон жил болж байгаа юм. Энэ хоёр нам бүтэхгүй бол тэгээ сонгохгүй байх болно шүү дээ. Тэгэхээр сэтгүүлчид одоо дөнгөж ордноос гараад энэ хотынхоо төвжирлийг хардаа. Одоо удахгүй 0 зогсолт хийх гэж байна. Ерөнхийлөгч Батулга 15 жилийн өмнөөс дагуул хотууд байгуулад Майдар хот, Шинэ Нисхийн хот, 100 мод хот ингээд сэрэгжүүлье гээд байхад одоо хүртэл Майдар хотын шийдвэрийг улсын хурл гаргаж өгөхгүй шүү дээ. Аль нэг намыг өмгөөлөх, аль нэг намыг буруутгахаасаа илүү яагаад энэ жишээ нь төгжрлийг юм уу утааг багасгаж болдог энэ шийдвэрүүд хэрэгжихгүй байна уу гэдэг асуултанд хариу олох гээд байна. 76 жижиг тойрог сайн муу ингээд эц төгсгөлгүй ярьж болно. Гэхдээ энэ нь өөрөө гүйцэтгэх засаглалаа 4 жилийн гүйцэтгэл тогтвортой ажилуулж болдог системтэй болохгүй бол бидний ярьж байгаа бүх юм одоо ямар ч утга учиргүй. Би арчилсан намыг төлөөж ярих хэрэггүй одоо. Би бол жирийн нэг гишүүн болохоос арчилсан намын дарга Эрдэнэ байна, ардын намын дарга Хөрсөх байна. Эдгээр хүмүүс энэ намын тухай асуудал илүү хариулах ёстой. Монгол улсын ерөнхийлөгч намаасаа төдөлсөний хувьд Монгол улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний гард байдгийн болов ард түмнээсээ асуу. Энэ нөрөө үндсэн хуулийн ямар нэгэн зөрчил байхгүй. Тэгж ярьж байгаа хуульчд бол зөндөө гарна. Тэгж ярихгүй миний зөв гэдгийг хамгаалах хуульчд мөн зөндөө л байгаа. Эцсийн эцэст ард түмэн сонголтоо байна. Ийшээ явах уу гэдэг сонголтоо тийм. Энэ нөрөө мэдээлэлээр хангаж өгөх нь улсын их хурлын тамгын газрын ажил байгаа. Ерөнхийлөгчийн засаг бол ингэдэг. Парламентын засаг бол ингэдэг. Бид нар ингээ 30 жил явлаа. Одоо ерөнхийлөгчийн засаглаар явдаг Америкийн нэгдсэн улс юм ингээ байна. Тэнд юм ингэж ажиллана гэдэг энэ тань мэдгүй ажиллаа бол улсын их хурлын тамгын газар төрийн байгуулалтын байнгын орог тайлбарлаж өг гэдэг хуулийнхаа тогтоолохоо төсөл бичсэн байгаамаа. Тэгэхээр амархан шийдэл бол энэ дэлхий дээр байхгүй. Ямар ч шийдэл өөрөө бүх талуудын оролцоог хангаж ээж гарсан шийдэл бол одоо хамгийн зөв. Зөв бурууг нь бол улс төрчид бид нар шийдэхгүй, сэтгүүлчид та нар шийдэхгүй. Сонгуул шиг үйл ажиллагаа болоод энэ саналын хуудсан дээр ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглал гэдэг дээр аль тал дээр нь хамгийн олон санал ард түмэн өгөн тэрүүгээр л явна. Одоо ингээд өмнөөс нь ярьдгаа болиё л гэдэг ийм саналыг ерөнхийлж гаргаж байгаа. Ерөнхийлөгч нэг л асуултын санал. Тий, 3 асуулт 30 тэрбум төгрөг. Улсын их хурл өөрөө нэг асуултаа асууна. Хоёр дахь асуултыг ерөнхийлж асууж байгаа. За магадгүй 3 дахь асуултыг хэн нэгэн нам одоо юу гэдгийг асууж болох бах. Тэгвэл тэрийг бол улсын их хурл шийднэ. Ерөнхийлөгчийн асуулт ганцхан. Нэг асуулт та тойрогдоод байгаа шүү. Боцгож асууя. Ерөнхийлөгчийн засаглал руу орох тэр Бишээ. шууд илэрхийлж юм гэж ойлгож. Ерөнхийлөгч энэ үндсэн хууль батлагдаад дараагийн ерөнхийлөгчийн үеэс, дараагийн улсын их хурлын үеэс хэрэгжих залтуудын тухай ярьж байгаа. Шинэ үндсэн хуулийн дагуу шинээр ерөнхийлөгчийн сонгуул явна. Тэр сонгуульд Батулга гэдэг хүн оролцоод гарна гэдэг баталгаа хаанч байхгүй. Тэгэхээр юмыг өөрийнхөө бодож байгаа руу тулгаж асуудгаа бас сэтгүүлчид болимоор байгаа. Батулга гэдэг хүн шинэ үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгч баталгаа бол хаанч байхгүй шүү. Бүх хүнд адилхан шанс гарч байгаа. Яг одоогийн манай 76 гишүүн буруу бодоод байгаатай яг адилхан. Энэ 76 чинь буцаад гишүүн болчихгоо бодоод нь шүү дээ. Би тойрогтойгоо ажилласан, мөнгө төгрөг өгсөн гэдэг.
Тийм баталгаа бас хаанч байхгүй. Тэгэхээр үндсэн хуулийн бүх өөрчлөлт дараагийн хурал, дараагийн ерөнхийлөгч, дараагийн иргэдийн хурлаас эхэлж хэрэгжинэ. Тэнд одоо ямар хүн сонгохыг дахиад Монголын ард түмэн мэднэ. Ганцхан асуудал асууж. Тэгэхээр ерөнхийлөгчтэй ойрхон Монгол Ардын намын хэсэг гишүүд анханасаа унах энэ залтыг анханасаа тоглолт хийж өргөн барьсан. Аль залтыг? Тухайлбал 5 жил тэ гишүүдийн тоог нэмэхэд анханасаа дэмжлэг авахгүй энэ залтуудыг ерөнхийлөгч манай гишүүдийн хатгалгаар одоо өргөн барьсан. Манай тоглолт байсан гэдэг ийм зүйлийг биш ээ. Ерөнхийлөгчийн нөө эсвэл манай нөө. манай Тийм. Тэгэхээр ерөнхийлөгч бол яагаад 108 5 жилийг ерөнхийлж санаачилсан бэхээр хуулиас болоод байгаа. Улсын их хурлын гишүүд өөрийнхөө тоог нэмэх эсвэл хугацаа нэмэхийг санаачлах эрхгүй. Тэрнтэй адилхан ерөнхийлөгчийг нэг удаа 6 жилээр байдаг саналыг ерөнхийлж гарах эрхгүй. Нөгөө дэгийн тухай хуулиар чи хоригдсон байхгүй. Тийм. Тэгэхээр ерөнхийлөгч бол одоо бас яг адилхан асууж байгаа. Та нар чинь энэ хямралаас гарахын тулд ийм залт хэрэгтэй байна гэж надаар санаачлуулчаад унагдаг нь яаж байгаа юм бэ? Уг нь бол хэрэгтэй залт. Гэхдээ та нар унгаж байгаа чинь одоо дор хаяж энгийнээр хэлэхэд ээтэхгүй байна. Хэлсэн ярьсандаа байл да. Ерөнхий сайд нь кабинетаа мэддгийг чинь би санаачлаагүй. Одоо би ерөнхийлөгч их хурлын даргын хооронд болсон яриаг хэлж штэ. Танаа 62 гишүүн чинь ерөнхий сайдыгаа 1.5 жил тутам солиод байгаа нь буруу байна. 4 жил ерөнхий сайдтай байхын тулд ерөнхий сайдтай кабинетийн гишүүдийг мэддэг эрх өгөө гэж хууль санаачилчаад яагаад бас унгааж байгаа юм бэ? Энэ өөрчлөлт чинь өөрөө утга учиргүй болоод байна штэ. Тэгэхээр хэн юу санаачлаад яасан бол одоо 3 дугаар зэргийн асуудал болсон байна. Энэ 2 дугаар хэлцүүлгээс дэмжигдсэн юм шар ном байгаа. Энэ төрийн байгуулалтын байнгын орон санаар олоод авчвал тэгээ анх юу төлөвлөж ялаа одоо юу болоо үлдчихв гэдгийг ингээ сайн уншаад үнэхээр энэ заалтууд нь Монгол улсын өмнө тулгамдсан байгаа энэ олон асуудлыг шийдэж чадах нь уу чадахгүй юу гэдгийг одоо бүх юм хэврэл үлдэн ш. Давхар дээлтэйгээ үлдлээ. Ерөнхий сайдны эрх мэдлгүй хэврэл үлдлээ. Дараагийн 30 жилд дахиад засгийн газар чинь 1.5 жилийн настай болохыг үгүйсэхгүй шүү дээ. Тэгэхдээ энэ үндсэн асуудлуудыг шийдэх гэж 62 гишүүн хууль өргөн барьлаа. Ерөнхийлөгч хажуугийн санд өглөө. Тэгээд нөгөө үндсэн асуудлууд нь хасгацаар байгаад ач холбогдол муутай асуудлууд бол орлоо. За ямар ч байсан ашигт малтамлаа төрийн өмч гэж үзээд дэлгүүр ресторан байшин барилга хөвчлөдөг шиг хөвчлөгөөсөө татгалзаж байна. Энэ бол үр дүн болж байна. Төрийн өмч гэдгийн дундуур нь нийтийн гэдэг үг орууллаа. Цаашид энэ Эрдэнэс 5 толгой шиг ордыг ерөнхийлөгч, ерөнхий сайд, шадар сайд нь нийлээд хятадын компанид үнэгүй өгдөг юм дахиж давтагдахгүй. Тиймэрхүү одоо юунууд байна. Ололттой талууд. Гэхдээ энэ одоогийн энэ 2 дугаар хэлцүүлгийн дараа үлдсэн юм нь өөрөө Монгол улсын өмнө тулгарсан байгаа баян хоосны ялгаа, ашигт малтамлыг хэдхэн 30 гэрүүл өмчлөөд хувийн өмчгөө үзээ явуулдаг энэ бүх асуултанд бол хариулт бүрэн дүүрэн өгч чадахгүй маа. Яаж ч энэ сонгогдсон улсын хурл нь улсын хурл шиг 4 жилээ гүйцээж хуулиа гаргадаг. Засгийн газар нь 4 жилээ гүйцэтгэх эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлж чаддаг. Ийм болохгүй бол одоо ямар ч үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт юу ч яриад нэмэргүй маа. За, ирсэн гишүүн сэтгүүлчд баярлалаа. Өөр асуулт байхгүй юм байна.